тамийн одоо сүндээгүг гэж хоол одоо орж ирсэ та нар хардаа. Халуун тамийн тогоо халуун гал санагдаад байдаг штэ. Ер нь одоо нэг толгоо бол нэг юм хайлгдж байгаа юм шиг л юм болж эхэлж шүү. Сөөжгөө ухаас өөр яах вэ? За сайн байцгаана уу найзуудаа. Ёстой гоё газар ороод ирцээ. Зайсангийн одоо гүүрээр гарангууд миний дэлгүүр гэж байдаг штэ. Конгсон гэдэг одоо манай Солонгос найз. Конгсоны одоо сүндээгүг хоолны газрын шинэ салбар одоо зайсанд одоо нээгдсэн байна. За сүндээ буюу одоо гахааны гидсэн хуурга загсаа. Нэрээ үнэхээр гоё юм аа. Гахааны одоо гургалдааг одоо сайхан хэрчээд халуун ногоотой хуураад энэ ногоон сонгонтой ингээ хачирлаад иддэг. За энэ бол бас их алдартай гоё хоол гэж байна. Пагчаан бөгөм гэдэг нэртэй хоол байна. Пагчаан бөгөм гэдэг. Гэтэ халуун ногоо нь бол одоо тийм айхтар өндөр биш. Ер нь тунд ажгүй юм байна. Кофе, панчаан, будаа эдрээс бүгдийг ингээд дураараа нэмж өгнө. Маш гоё хоолтой. Амт бол зөвхөн солиотой гоё. Би нэг Солонгостой биж байгаад бас нэг хэсэг нэлээ ядраад тэр сангивтан гэдэг одоо нэг гоё шүд байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан байна шүү дээ. Бас энэний ерөнхийдөө сангивтан биш. Тэгтээ гоё юм ядаргаа тайлах гоё юм дахианы шүл гаргаж байгаа юм байна. Хоолных нь одоо менюн дээр нэг юм гоё хоол нэмэгдсэн байж гэн. За энэ одоо нөгөө дахианы мах ба шүү дээ. Нөгөө сангивтантай нэлээд төстэй. Тэгтээ энэ хоолыг таггумтан гэдэг юм байна шүү. Таггумтаныг одоо ирж идээрээ. Энэ маш гоё хоол. Солонгос бол одоо ер нь үнэхээр одоо яг монголчуудад тохирсон гоё хоол. Макколыг бол нөгөө ингэж уудсан шүү дээ. Манайхан чинь ийм гоё шигдаан дээр горж ирсэн юм чинь гоё макколигаа уухгүй бол одоо алдс болно шүү дээ. Та нартаа нэг ийм сюрприз барих гад нэг сонин хоол загсаа. Тамийн сүндээгүг гинэ. Там байхтай яг удаа. Одоо тамийн сүндээгүг гэдэг маань нөгөө халуун там. Одоо там диважингийн тамийн сүндээгүг гэдэгтэй хоол загч байгаа байхгүй юу? Тэгээ тамийн гэхээр ямар учиртай бод гэсэн чинь 100% халуун ногоотой гахааны гидсэн шүл ирэх юм байна. За тэр 100% чи идэд үзье гэсэн чинь за 100%ийг бол ер нь Солонгост одоо байсан монголчууд мөн одоо солонгосчууд бол тэрийг бол маш дуртай авч иддэг. Гэхдээ бол одоо та анх удаа тэр тамийн сүндээгүг идэж байгаа бол 100% бол идэж чадахгүй. Ясаа нүүр нулимсчин гоож одоо тэсгүүгээд ярьсан. Тэгэхээр за тэгвэл 50%-аар нь авъя гэсэн 50% ч гэсэн бас айхтар гэж одоо хэлж байна. За тэрийг нь одоо нэг ямар ч байсан уунаа. Гоё халуун ногоотой, саримстай, ногоон сонгонтой энэ гоё соусан дээр шүү дээ. Энэ дахианы махан дээрээ ингэж гойжуулж агаад ингээд соусандаа хийгээд идсэн чинь бүр шал өөр болж шүү. Хүүтэн сөөжөө. За хүүтэн сөөжөө ирсний дараа би таард нэг ёстой сонин илб үзүүлнэ. Одоо гаан үлзий гэдэг чинь хоол идэхээсээ гадна хүүтэн сөөжөг яаж одоо та нарт хувиргаж үзүүлэх вэ? Хүүтэн сөөжөө шүү дээ. Энийг би мөстэй болгоно. Гэтэ яг одоо та нар нүдэн дээр би энэ сөөжөг мөстэй болголаа заяа. За ингээ хүчтэй сэгсрээд байна. Сэгсрээд байна. За та нар харж байгаарай. За сөөжүүгээ одоо сэгсрээд байна. За одоо та нар хардаа. Одоо нөгөө сөөжүү чинь дээрээ ийм мөстэй болчихж байгаа. Ингээд ийм мөстэй. Солонгост очиод Монгол тааван дээр очичоод нэг сайхан гоё найзтайгаа нэг шигдаан дээр ингээд суух шиг одоо бас сайхан жаргал байхгүй шүү дээ. Ер нь одоо Солонгост би их дуртай. Солонгос руу өөр нь нэлээд одоо удаа явсан. Тамийн одоо сүндээгүг гэж хоол одоо орж ирсэ та нар хардаа. Надад бол ингээд харахад л одоо халуун тамийн тогоо. За тамийн одоо гэдэг чинь там гэхэр чинь нэг тийм халуун гал санагдаад байдаг шүү дээ. За идэж үзье. Би бас халуун ногоонд бол дуртай л да. Гэхдээ намайг бол одоо 100%-ийг бол чадахгүй даа гэж хэлсэн. За 50% нь ямар ч үгүй идлээ шүү. Ер нь нэлээд хаалга. Хэл ер нь дарвинаад эхэлчихлээ шүү. Дарвинаа хэцүү болохоор хүн чинь хүүтэй юм уудсан шүү дээ. Тэгсэн чинь солонгосчуудын хувьд эсэргээрээ халуун цай уудаг гинэ. Тэгэхээр дарж өгдөг гэж хэлж байна. Би бол одоо гоё хүүтэн сандаасан усаа уугаад сөөжгөө уухаас өөр яах вэ? Ер нь бас л айхтар байна шүү. Ер нь яг нэг өгүүлэхэд байна шүү дээ. Ер нь идэл ер нь хөлс бол шууд гарч байна. Ер нь ам бол дарвинж байна. Энийг бол шүү дээ. Энэ тамийн сүндээгүгийг нэг юм
порт чинь одоо нэг хүний хоолтой. Тэгээ манайхан чинь энэ хоолыг өштэй найз нартайгаа мөрөө тавиад идээд үзээрэй. Ер нь 100% барахгүй юм байна. Яасан ч барахгүй юм байна. Би 50% идээд үзэхэд л ерөнхийдөө ам ингээд ер нь одоо нэг толгой бол нэг юм хайлгдж байгаа юм шиг л юм болж эхэлж шүү. Би бол одоо ингэж та нартай зөвлөхөд байна штэ. Солонгост бас нэлээд байж исэн нөхдүүд гой хоолны адал явдал хайж байгаа нөхдүүд бол ийшээгээ ороод энэ тамийн сүндээгүүг идээрэй. Жигний штэ. Угруу ингээд хатгаж гин. Хатгаад ер нь хэд бол одоо ингээд даригнаад төрөн гайгүйсэн шууд ингээд луу болж штэ. 100% та энэ тамийн сүндээгүүг идчих юм бол за баг энэ хоолыг нь баг даа ч юм уу те. Та нар харин найзуудаараа хоорондоо сайхан мөрөөцөд үзээрэй. Манай Конгусан бол энийг идчихдэг гэдэг байгаа байхгүй да. Чэжүү арал дээр очиод дуудлагын дахиагийн халуун ногоотой дахиагийн захихгүй юу. 100% та дахиагийн захиад идэх гэсэн чинь санаас нь за та нар гадаад ус солонгос өгөхөр нь гадаад байна монголчууд байна гэсэн чинь за та нар бол 100% таг нь бол яасан ч идэж чадахгүй 50% таг нь идээрээгээд 50% та дахиагных нь махын идээд яасан гэж эхэндээ ингээд идээд ямар гомдтой бай гэсэн чинь 5 минутын дараа байна штэ. Толгой баярлагдж байгаа юм шиг болоод сүүлдээ хүүтэн сөөжүү, хүүтэн кола өста бүхэл хүүтэн юм хэрэглээд ихтэй манайхны хувьд одоо хамгийн гойд орсон чинь яасан гэхээр тэр халуун ногоотой хоолыг идээд дараа нь за ер нь чэжүү явах юм бол солонгос явах юм бол нөгөө дуулгын халуун ногоотой халуун дахиагаа идэв шүү гэж одоо ярьдаг. Яг тэрнтэй адилхан та нар маань яг энд ирээд ингээд халуун там зэр нь шатаж гайхамшиг үзэх юм бол шүү дээ. Тамийн сүндээгүүг, тамийн био хажаангүг гэдэг нэртэй энэ хоёр хоолыг идээд үзээрэй. Үнэхээр одоо та нарыг би бас үнэхээр энэ дуэлд дуудаж байна. Зайсан гүүрээр гарангууд миний дэлгүүрийн нэг давхарт за сүндээгүүг Конгусан хоолны газрын бас нэг шин салбар нээгдсэн байгаа шүү. Хоолны ам чанарын хувьд одоо маш гайхалтай 20 гаруй төрлийн хоол байна. За дахиа сангимсаал за мөн алтан дарааны нөгөө гой гахааны махаар хийдэг учраас ам чанарын хувьд одоо ярих юм байхгүй. Одоо ийм гой газар нээгдсэн байна найзуудаа. Конгусан сүндээгүүг ресторанд Зайсангийн салбар дээр хэдүүлээ уулзъя.